Никеагийн анх дугаар дээд хуралдаан. Католик шашинд итгэл бишрэлийн хоёр гол тунхаглалыг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол элч нарын бэлэгдэл, мөн Никеа Константинополийн бэлэгдэл юм. Итгэлийн тунхаглал нь итгэгчдийн нэгдмэл байдлыг хангаж, шашны ягшмал сургаал номлол, гол ойлголтуудыг нэгтгэн хураангуйсан байдаг. Эдгээр тунхаглал нь итгэлийн үндэс суурийг тодорхойлсноор буруу сургаалаас хамгаалж, Христийн шашны хөгжлийн түүхэн явцад нэгтмэл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгсэн. Элч нарын бэлэгдэл нь Христийн шашны үндсэн ойлголтуудыг товч тодорхойлсон хамгийн эртний тунхаглал бол Никеа Константинополийн бэлэгдэл дээр Есүс Христийн бурханлаг мөн чанар дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Энэхүү бичлэгээр Никеа Константинополийн бэлэгдэл хэрхэн хаанаас бидэн дээр ирснийг олж мэдцгээе. 1-3 дугаар зуунд Ромын эзэнт гүрний үед Христэд итгэгчдийг хавчин гадуурхаж хэрцгийгээр амийг нь бүрлгэж байсан үе юм. Манай эртний 313 онд Ромын эзэн хаан 1-р Константин Христийн сүсэг бишрэлтнүүдэд итгэл бишрлээ илэрхийлэн амьдрах эрх чөлөөг олгосон. Хожим эзэн хаан 1-р Феодосын шийдвэрээр Христийн шашин нь Ромын эзэнт гүрний албан ёсны шашин болсон. Улмаар 4-р зууны сүүлээр Ромын хүн амын дийлэнх нь Христийн сүсэгтнүүд болсон байв. 4-р зуунд Ромын эзэнт гүрнээр өргөн тархсан Христийн шашны хувьд гаднаас ирэх хавчлага дарамт багассан ч итгэлийн талаарх буруу номлолууд гарсаар байсан нь шашны нэгдмэл байдлыг дотроос нь занал хийлж байлаа. Ойролцоогоор 318 оны үед Египтийн Александра хотын Ариус хэмээх санваартан Есүс Христийн мөн чанарын талаар тэрс номлол дэлгэрүүлж байсан. Түүний сургаал ёсоор Есүс Христ бол Тэнгэр бурхны бүтээл бөгөөд мөнх биш, харин Тэнгэр бурхан эцгийн анхны бүтээл юм. Тэрээр Есүсийг Тэнгэр бурхантай адил биш, харин түүнээс доод түвшний оршихуй гэж үзэж байсан нь Христийн шашны уламжлалт сургаалтай зөрчилдсөн. Ариусын энэхүү үзлийг аренизм гэдэг. Үүнээс үүдсэн зөрчилдөөнийг шийдвэрлэх болон шашны доторх амар тайван байдлыг хадгалах үүднээс эзэн хаан 1-р Константин 325 оны 5 дугаар сарын 20-нд эзэнт гүрний Никеа хот өнөөгийн Турк улсын эзник хотын нутаг дэвсгэрт анхны дээд хуралдааныг зохион байгуулжээ. Энд бид итгэл бишрэлийн нэгдмэл тогтвортой байдлын бэлэг тэмдэг болсон газарт буюу Ромын эзэнт гүрний Никеа хот өнөөгийн Туркийн эзник хотод ирээд байна. Манай эртний 325 онд Христийн шашны хамгийн анхны экуменик дээд хуралдаан энэ хотод зохион байгуулагдсан юм. Үүнийг Никеагийн анх дугаар дээд хуралдаан хэмээдэг бөгөөд итгэлийн болон шашны амьдралын үндсэн асуудлаар хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор дуудагдан ирсэн хамт нарын чуулган юм. Яг энэ хотод дэлхийн олон газрын Христийн сүмийн төлөөллүүд цугларсан. Бодоод үзцгээе. Тухайн үед тээвэр хүндрэлтэй байсан ч тэд урт замыг туулан энд цугларан Христ гэж хэн бэ? Эцэг Тэнгэр бурхан, хүү ба ариун сүнс хоорондоо ямар харилцаатай вэ гэсэн асуултуудад хариулт өгөхийг зорьсон юм. Эрхмээ, Христийн шашны хувьд Турк бол элч нарын гэрчлэл өрнсөн анхны итгэгчид болон шашны эрдэмтэд амьдарч байсан гэдгээрээ ариун газар гэж хэлж болно. Мөн энэ газарт Христийн шашны эхний дээд хуралдаанууд явагдсан. Магадгүй эдгээр нь хамгийн чухал тооцогдох хуралдаанууд байх. Мэдээж тийм. 7 удаагийн экуменик дээд хуралдаан болсон газар нутаг. Эхний мянганд олон буруу номдол урган гарч Христэд итгэх итгэлийн зарим гол ойлголтууд дээр маргаан дагуулж байсан юм. Тэрс номлол гэж юу вэ? Итгэлийн сургаалыг эсэргүүцэх, буруу ойлгохыг хэлнэ. Гэвч үүнийг эерэг талаас нь хараад үзвэл итгэлийн талаарх ойлголтоо улам гүнзгийрүүлэхэд хүчилж, сайтар эргцүүлэн тунгаахад түлхэц болдог.
Анхны томоохон хэмжээний маргаан дагуулсан буруу номлол нь Египтийн нутаг дэвсгэрийн Александра хотоос гарсан. Ариус гэгч санваартан Есүсийн бурханлаг мөн чанарыг няцаасан. Ингэж Христийн шашныг шинэ гэрээнээс ундрах илчлэлтийг улам гүнзгий ойлгож энэхүү буруу номлолыг залруулах хэмжээнд хариулт өгөх хэрэгтэй болгосон юм. Үүнээс үүдэн манай эртний 325 онд Никеагийн анх дугаар дээд хуралдаан төрөн гарсан. Il concilio di Nicea, siamo nel 325. Тэр үеийн Никеа бол Константинопол хоттой ойрхон нэгэн жижиг хот юм. Никеа дахь нуурын эрэгт Константин хааны зуны ордон байрлаж байсан. Константин тэрхүү зуны ордондоо буюу одоо нуурын усанд автсан энэ газарт Ариусын тэрс номлолыг хэлэлцгээр тал бүрээс бүх хамт нарыг дуудсан. Эхний 4 дээд хуралдаан Туркийн нутаг дэвсгэрт өрнсөн ба үүний үр дүнд итгэл бишрэлийн хамгийн чухал гэсэн сэдвүүд тодорхой болж өнөөдөр бидний уншдаг итгэл бишрэлийн тунхаглал бүрэн томьёологдсон. Мөн Никеад 2 дахь удаага дээд хуралдаан болсон гэдэг. Ромын эзэнт гүрний энэхүү чухал хотод 787 онд Никеагийн 2 дугаар дээд хуралдаан болсон. Никеад ирсэн хүмүүс Санта София Басилик сүмд зочилдог байсан. Өнөөдөр харин энэ газар моск болсон байгаа. Энд Никеагийн 2 дугаар дээд хуралдаан зохион байгуулагдсан. Бизантийн уламжлалын уг сүм нь маш сайн хадгалагдан үлдэж, мөн сүүлийн үед сэргээн засварлах ажлууд хийгдсэн. Христийн шашны хувьд энэхүү моск нь түүхийн чухал гэрч болсон газар юм. Ариусын дэгдээсэн маргаан нь элч нарын бэлэгдэл цаашид итгэл бишрэлийн гол үнэн сургаалыг хамгаалгаад нэг талаасаа бэрх байгааг харуулж дахин шинжлэж эмэгтгэх хэрэгтэй дохио болсон байна. Никеагийн дээд хуралдааны шийдвэрээс гарсан томьёолсон үг хэллэг нь утга агуулгын хувьд Ариусын сургаалыг бүрэн няцаасан илэрхийлэл байдаг. Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, эцэг лүгээ нэгэн адил бодистой. Тэнгэр бурхнаас тэнгэр бурхан, гэрлээс гэрэл, үнэн тэнгэр бурхнаас үнэн тэнгэр бурхан юм. Энэ дунд Христ бол тэнгэрлэг байдлын хувьд эцэгтэйгээ адил юм гэсэн санааг эцэг лүгээ нэгэн адил бодистой гэж бичсэн байгаа юм. Энэхүү хуралдааны шийдвэртээ Константинус санал нэг байсан юм. Хуралдаанд оролцогчид тунхаглалаа анх удаа бид итгэдэг гэсэн үгээр эхлүүлсэн нь бүх сүмүүд нэгдмэл байгааг, бүгд нэгэн итгэлийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн тэмдэг болсон юм. Хожим нь 381 онд ахин дээд хуралдаан хуралдуулж, ариун сүнсний тэнгэрлэг мөн чанарыг илүү нарийн тодорхойлсон дараах мөр нэмэгдсэн. Би эзэн болон амин хайрлагч ариун сүнсэнд итгэнэ. Тэрээр эцэг ба хүүгээс гарчээ. Түүнийг эцэг ба хүүгийн хамтаар дахин шүтэж алдаршуулдаг. Тэрээр зөнчдөр уламжлан өгүүлжээ. Ийхүү 325 онд Никеагийн анх дугаар дээд хуралдаанаас гарсан бэлэгдлийг 381 онд Константинополийн анх дугаар дээд хуралдаан дээр мөр нэмэн баталгаажуулж ахин томьёолсныг Никеа Константинополийн бэлэгдэл гэдэг билээ. Энэ бол Христийн шашинд албан ёсоор хуваагдаагүй байх үедээ хамтдаа хүлээн зөвшөөрж тунхагласан итгэлийн тунхаглал бөгөөд бид бүхэн өнөөдрийг хүртэл яг тэр хэвээр нь ашиглаж байгаа юм. Никеагийн дээд хуралдаан нь зөвхөн түүх төдий бус 1700 жилийн турш дайны дэлхийн Христийн гэсэн тодтголтой олон сүмхийд чуулганы нэг итгэл, нэгдмэл байдлыг хадгалж ирсэн чухал гэрч бөгөөд тэрхүү үйл явдлыг Христэд итгэдэг бүх хүмүүс хамтдаа тэмдэглэх нь Есүс Христийн тэд бүгд нэг байг гэж залбирсны дагуу нэгдмэл байдлын замаар хамтдаа урагшлахын уриалга юм. Эцэг минь, та миний дотор, би таны дотор байгаа шиг тэд бүгд нэг байг. Тэд бидний дотор оршилсноор та намайг илгээснийг ертөнц итгэх болно. Иохан 17 дугаар бүлгийн 21. Би хамаг үзэгдэхгүй ба эс үзэгдэхгүй хийгээд тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит эцэг, гагц тэнгэр бурханд итгэнэ. Би хамаг үеэс эхлэлтэй, эцгээс гаралтай тэнгэр бурхны амин ганц хүү Есүс Христ гагц эзэнд итгэнэ.
Тэрээр бүтээгдээгүй аталт төрсөн эцэг лүгээ нэгэн адил бодистой. Тэнгэр бурхнаас Тэнгэр бурхан, гэрлээс гэрэл, үнэн Тэнгэр бурхнаас үнэн Тэнгэр бурхан юм. Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ. Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө Тэнгэрээс бууж, ариун сүнсээр бие махбодыг олж, цэвэр охин Маригаас мэндэлсэн хүмүүн ажээ. Тэрээр бидний төлөө Понти Пилатын дорд зовон цовдлуулж, амьсгал хурааж уршлуулжээ. Тэрээр судрын ёсоор 3 дахь хоногтоо амилж, тэнгэрт залран, төгс хүчит эцгийн баруунтаа сууж, амьд болон өхөсдийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэж ирнэ. Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ. Би эзэн болон амин хайрлагч ариун сүнсэнд итгэнэ. Тэрээр эцэг ба хүүгээс гарчээ. Түүнийг эцэг ба хүүгийн хамтаар дахин шүтэж алдаршуулдаг. Тэрээр зүнчдүүр уламжлан өгүүлжээ. Би элч нарын эрх мэдэл дээр суурилсан бөгөөд бүх нийтийн католик ариун нандин нэг шашинд итгэнэ. Би гимнүглийг уучлан өршөөдөг нэг ариун угаалыг сүсэглэнэ. Би өхөксдийн амьлалт хийгээд мөнх амьдрал хурц ирэхийг хүсэн хүлээн. Амен.